Сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкром эхлэхэд бэлэн боллоо. 1997 оны 8 сарын 30-ны Бям гаригийн орой Парисын алдарт Риц зочид буудалд нэгэн хос амарч илаа. Энэ бол 100 гаруй жилийн түүхтэй Парисын хамгийн тансаг зочид буудал. Тэд Вендмийн талбай руу харсан хоногийн 25 сая төгрөгийн үнэтэй Свит өрөөнд байрладаг. Тэд Вэлсийн гүнж Диана болон Египтийн тэрбумтон Доди Альфед нар байлаа. Додигийн халаас нь нэгэн гинтийн бэлэг байсан нь Парисын үнэт эдлийн дэлгүүрээс тэрбум гарны үнэтэй маш ховор очир эрдэнийн бүгд худалдаж авсан. Тэр орой Доди гэрлэх санал тавих уу, ямар үед өгөх вэ гэж тоглон халаасандаа байгаа бүгжний арцыг тэмтрэн суужив. Гэвч тэдний аз жаргал нэг том сад байсан нь гэрэл зурагчид. 90-ад онд Дианагийн нэг кадр зураг 20 гаруй саяар зарагддаг байсан бол Додитэй амарч буй зургийн багц нь хэдэн тэрбумаар зарагддаг байжээ. Зочид буудлын ажилчид бие хамгаалагчид хүртэл мөнгө авч Дианагийн мэдээллийг худалдаг байсан. Гадаа бүтсэн зурагчдаас болоод тэд ресторанд орж чадаагүй тул Доди өөрийнхөө хувийн орон сууц руу явах санал тавьж тэд зурагчдыг төөрөгдүүлж зочид буудлын арын алгаар нууцаар гарах ажиллагааг эхлүүлжээ. Зохиолч Эндрю Мортны бичсэн Дианагийн тухай ном Дианаг амьд байхад хэвлэгдсэн бөгөөд тухайн үед Диана өөр оролцсон гэдгийг нууцлсан. Тэрээр хааны гэр бүлийн хатуу хяналтанд байсан тул зохиолчтой биечлэн уулзаж чадахгүй учраас өөрийнхөө дууг кассетэн дээр бичиж зуучлагчаар дамжуулан зохиолчд хүргэдэг байжээ. Ном гарсны дараа хааны гэр бүл Дианаг чийл хэлж өгсөн гэж сэжиглсэн ч эцсээ хүртэл үгүйсгсэн. Гэвч түүнийг нас барсны дараа зохиолч энэ бүхэн Дианагийн өөрийнх нь яриа байсан гэдгийг баталсан. Тэгвэл Диана яагаад хааны гэр бүлээс явах болов? Түүний үхлийн ард яг юу байсан юм бол? Британчууд яагаад тэд Дианаг алчлаа гэж хашгирч ирсэн юм бол? Түүний амьдрал гаднаас нь харахад үлгэр шиг боловч нөхөр нь Камила Паркер Боулстай араар нь тавьж исэн нь Дианаг сэтгэл зүйн гүн хямралд оруулж идэх эмгэгтэй болсон. Мөн хааны гэр бүл түүнийг хамгаалахын оронд сэтгцийн асуудалтай мэтэр гадуурхдаг. Тэрээр хааны гэр бүлийн хөшигний ард муу муухайг дэлхийд илчилж ардын гүнж болох замыг сонгосон. Зохиолч Эндрю Мортны номны эхний нүрнүүдэд Дианагийн нууцаар бичиж илгээсэн дуу бичлэгүүд байдаг. Диана зөвхөн яриа зогсохгүй зохиолчийн бичсэн гар ихийг өөрөө уншиж зарим хэсгийг нь гараараа засварлсан бөгөөд энэ ном гарснаас болж Дианаг хааны гэр бүл хөнөөсөн гих 100 яриач гарсан. 1997 оны 8 сарын 31-ний шөнө дунд Риц зочид буудлын гадна зурагчид бүтсэн байв. Доди буудлын урд талгаар Range Rover болон өөр нэг машиныг гаргаж зурагчдыг төрүүлснийхээ дараа өөрсдөө арын алгаар гарч харангийн Mercedes-Benz S280 цув урд жолооч Энри Пол, хамгаалагч Тревор Рис Джонс арын судалд Доди болон Диана нар суусан. Тэд Додигийн гэрлөө хамгийн дүт замаар явах хүссэн ч төгжрөл их байсан тул Сэний мөрний эрэг давах замаар явахаар шийджээ. Шөнийн 12 цаг 20 минутанд машин хөдөлсөн боловч зурагчид хуурцсангүй. Олон тооны мотоцикл болон 1-2 суудлын машин тэднийг дагаж машины цонхонд тулгаж зураг авах гэж оролдон хурд хэтрүүлж маш аюултай хөөцөлтөн болов. Жолооч Энри Пол тэднээс тухахын тулд хурдаа улам нэмж алма түнэл рүү оржээ. Түнэл доторх хурдны хязгаар 50 км/цаг байсан ч тэд 160 км/цагаас дээш хурдтай явах ба сүүлдээ жолооч хяналтаа алдаж 2 дугаар игнэнд явж исэн цагаан өнгийн Fiat Uno машиныг шүргэжээ. Үүний улмаас машин шарваж гулсаад түнэлийн 13 дахь багныг маш хүчтэй мөргөв. Машин цаас шиг үрчээж хөдөлгүүрээс утаа гарч байхад ослын газар хамгийн түрүүнд точсон зурагчид туслахын оронд камера гаргаж ирээд зураг авч эхэлдэг. Доди болон жолооч газар дээрээ нас барсан байхад тэд зогцсны зургийг авч энэ хідэн төгрөг хүрэх бол гэж боджээ. Диана хүн шархацсан ухаан алдсан байхад флаш гэрэл ханавцаарайлаа. Энри Пол жолооч газар дээрээ нас барсан. Түүний цээжинд машины эд анги зогцсон байв. Доди Альфед ч мөн нас барсан. Харин хамгаалагч Тревор цорын ганц хамгаалах бүсээ зүүсүүн байсан тул амьд үлджээ. Дианаг үнд суудлын бүс зүйлгүй арын судал сууж исэн тэрээр ухаан алдаж уушиг нь хүнд гинцсэн тул амьсгалах болгонд нь төмөр үрж байгаа мэт дугаардаг. Ослын дараа Дианаг машинаас гарах гэж 1 цаг зарцуулсан бөгөөд төгжрөл олон гэмтлээс болоод эмнэлэгт хожин үргэгджээ. Шөнийн 2 цагт эмнэлэгт мэс засал эхэлсэн ч Дианагийн зүүн уршигны вен тасарсан тул эмч нараа аварч чадаагүй. 1997 оны 8 сарын 31-ний үүрийн 4 цагт дэлхийн хамгийн хайртай гүнж Диана ердөө 36 анхан наснда таалалт өгсөн. Энэ мэдээ дэлхийд даяар цахилгаан мэт тархаж хүмүүс зурагчид болон Британий хааны гэр бүлийг үзэн ядаж эхэлдэг. Зурагчдаас болоод тосолтлоо гэх албан ёсны мэдээнд хүмүүс итгэхийг хүсээгүй. Ялангуяа Додигийн аав тэрбумтон Мухаммед Альфед Британий хааны гэр бүлийг ил тод буруутгасан. Додигийн гэр бүл Египт гаралтай лалын шашинтай учраас хааны гэр бүл Дианаг лалын шашинтай үнтэй гэрлийг хизээч зөвшөөрөхгүй. Тиймээс энэ бол нарийн төлөвлөсөн алга гэж Мухаммед зүтгэдэг.
Мөн Мухаммед Британд олон жил амьдарч асар их татвар төлсөнч Британий иргэншил хүсэх бүрт татгалздаг байсан нь түүний дургуутслыг төрүүлдэг гэжээ. Францын тал 2 жилийн турш мөрдөн байцаалт явуулаад дараах дүгнэлтэд гарсан. Нэгт жолооч Энри Фол согтууруулах хундаа хэрэгэлсэн байсан. Түүний цусан дах спиртний хэмжээ 0,174 буюу хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнээс 3 дахин их байсан бөгөөд түүний биеэс сэтгэл гутралын эсрэг эмилэрчээ. Хоёрт машин түнэл дотор 100-аас 160 км/цагийн урттай байсан гэж үзсэн. Гуравт хэрвээ Диана хамгаалах бүсээ зүүсэн бол амьд үлдэх бүрэн боломжтой байсан. Цорын ганц амьд үлдсэн бол хамгаалагч Тревор хамгаалах бүсээ зүүсэн байжээ. Мөрдөн байцаалын дүгнэлт гарсан ч хүмүүсийн эргэлзээ арилсангүй. Үүнд хэд хэдэн шалтгаан байсан. Нэгт жолооч Энри бол жирийн нэг жолооч биш. Риц зочид буудлын хамгаалалтын албаны дарга VIP зочдыг хариуцдаг мэргэжилтэн байв. 2003 онд ил болсон камерын бичлэгээр Энри Фол машин мархаас 35 минутын өмнө гутлын үдээсээ маш тэнцвэртэйгээр тонгойж ууж байгаа нь харагддаг. Согтун ингэж чадахгүй гэж олон үгдсэн. Мөн буудлын ажилчид түүнийг огт согтуу харагдаагүй гэж мэдүүлжээ. Хоёрт ослын газар цагаан өнгийн Fiat машины будгийн уул мөр үлдсэн байсан. Тэр машин Мерседесийг шүргэсэн нь тодорхой боловч осол гарсны дараа тусламж дуудалгүй шууд зугцсан байна. Зарим хүмүүс тэр машиныг Дианагийн машиныг замаас нь гаргах даалгавартайсан тусгай албаны машин гэж сэжгэлдэг бөгөөд Дианаг мөрдөжсэн зурагчин Джеймс тэр машиныг барьж исэн гэх яриа гарсан ч Джеймс өөрөө үнийг үүсгэсэн. Хачирхалтай нь хэдэн жилийн дараа Джеймс Эндерсон шатсан машин дотроос нас орсон байдалтай олдож түүнийг амиа орлуулалт гэж дүгнсэн. Зорын ганц амьд үлдсэн болох Тревор ослын талаар юу ч санахгүй байна гэж мэдүүлсэн. Гэр бүлийн хүчирхийлэл, аюул занлаас хамгаалах сургалттай Британий MI6-гийн ажилтан байсан байж магадгүй гэх сэжиг түүнийг тойрдог. Fiat-уна машины эзэн байж магадгүй гэжсэн зурагчин Джеймс Эндерсон 2000 онд буюу осол болоод 3 жил болохын өмнөхөн Францын телевизээр гарч өөрийгөө гин буруугүй гэдээ мэдгдсэн ч удалгүй түүний цогцос шатсан машин дотроос олджээ. Түүний толгой сумны шарах байсан ч цагдаа нар амиа орлолт гэж үзсэн. Хүмүүс үүнд итгээгүй бөгөөд үннийг мэдчихсэн ганц хүн байсан болохоор амийг нь хамгсан гэж сэжгэлдэг. Түүний ээж ч хүүгээ амиа орлох шалтгаангүй маш доктортой хүн байсан гэж мэдүүлжээ. 2003 онд Дианагийн туслах Пол Барл нэгэн захидлыг олон нийтэд дэлгэсэн нь дэлхийг цочирдуулсан. Диана насрахаасаа 2 жилийн өмнө 1995 онд бичсэн захидалтаа миний нөхөр Чарльз миний машины торомсыг ажиллагаагүй болгох эсвэл толгойд минь хүнд гэмтэл учруулах замаар осол төлөвлөж гин гэж бичсэн мэжээ. 2 жилийн дараа тэрээр яг л захидал бичсэн шигэ автослоор толгойн гэмтлээс болж нас орсон нь хааны гэр бүл түүнийг зайлуулсан уу гэх асуултыг дахин гаргаж ирсэн. Диана Спенсер бол жирийн нэгэн айлын охин биш. Түүний Спенсер овг нь Британий хамгийн нөлөө бүхий эртний язгууртан гаралтай. Түүний эмээ нь хатан хаан Элизабетийн ээжийн хамгийн ихтгэлтэй шадар туслах байсан. Дианагийн гэр бүл хааны гэр бүлийн эзэмшлийн парк хауст амьдардаг байсан тул багаасаа л Элизабет хатан хааныг авга гэж дуудаж ханхуун нартай тоглож өсчээ. Гаднаасаа баян тансаг харагдавч Дианагийн бага наст маш ганцаардмал байсан. Түүний эцэг их хүүх хүсэжсэн ч Диана охин болж төрсөн тул урам нь хугарч төрөхт нь баярлаагүй бөгөөд 1-7 хоногийн турш нэргүй явсан гэдэг. Дианаг 7 настай хахад эцэг ихэн салж асран хамгаалах эрхийн төлөөх тэмцэл хүүхдүүдэд маш их дарамтлжээ. Дараа нь тэдний аав Рейн гих гүнжтэй гэрлэхэд Диана болон түүний ах дүүс хойд ихтэй маш дургүй. Гэрийнх нь уламжлалыг өөрчлөх гэсэн хойд ихтэйгээ Диана үргэлж сэтгэл зүйнтэй хэлдэг гэжээ. 1977 онд Диана анх удаа Чарльз Сунтаажтай уулзсан. Сонирхолтой нь тухайн үед Чарльз Сунтааж Дианагийн том эгч Саратай үргэлдэг гэжээ. Диана Чарльзыг Спенсерийн гэр бүлийн ан нурын үеэр анх хараад хааны гэр бүлд амьдардаг ямар өрөвдөлтэй, хэцүү амьдралтай хүн бэ гэж бодоод өнгөрчээ. Диана Чарльзыг урагтаж хааны гэр бүлд орох ямар ч амбицгүй, тийм төсөөлөлчгүй 19 настай охин байлаа. Гэвч Чарльз түүнийг сонирхож тэдний анхны болцоо хааны гэр бүлийн дарвуулт онгоцон дээр болсон бөгөөд 6 сарын турш үерхэхдээ сард ердөө 1-2 удаа л уулздаг гэжээ. Нэг өдөр Чарльз ордонд Дианатай сууж байхдаа маш энгийнээр надтай гэрлээч гэж гуйсан. Диана хүнийг тоглоом гэж утсан ч Чарльз түүнд бөгжний каталог үзүүлж өөрөө сонгох гэжээ. Диана одоогийн Кэтрин гүнжийн зүүж буй алдарт цэнхэр Индранел бөгжийг сонгосон байна. Сүү тавьснаа зарласан мөчөөс эхлээд Дианагийн амьдрал там болон хуурчээ. Зурагчид түүнийг цус үнэрцэн өлсгөлөн чон мэт мөрдөж сэтгүүлчид байрныхын гадаа майхан барьж хоноод телескоп ашиглан унтлагын өрөөрөн шагаадаг. Нэг удаа Чарльзтай загсанд явхад нь зурагчид салахгүй байсан тул Диана голын ирэг дээр 30 минут ганцаараа нуугдаж суух үед хамгаалагч нь "Мисс Спенсер, энэ бол таны амьдралын сүүлчийн эрхчлөөч шүүн авах болно" гэж хэлэхэд Диана өөрийгөө шоронд орох гэж байгаа болов уу гэж бодсон гэдэг. Чарльз Дианаг огт халамжилтгүй байсан бөгөөд уцаар ярихдаа дандаа хуучин найз бүсгүй Камилагийнхаа тухай ярьж түүнийг өрөвддөг. Камила бол Чарльзийн олон жилийн өмнөх амраг байсан ч тэдний харилцаа хизээч тасраагүй. Хааны гэр бүл Камилаг олон хүнтэй үргэжсэн гээд цэвэр ариун охин болох Дианаг илүүд үзжээ. Хурмын өмнө Диана Камилатай уулзахад Чарльзийн амралтын хуваар юунд дуртайг нь хүртэл Дианагаас илүү сайн мэдчихсэн түүнийг гайхшруулсан.
Хурмнаас 2-7 хоногийн өмнө Диана Чарльзын туслахын өрөөнд нэгэн бэлэг байгааг олж харсан. Тэр нь алтан муугавч бөгөөд дээр нь JNDF гэсэн үсэг сэлсэн байв. Энэ нь Чарльз Камила хоёрын бие биенийгээ дууддаг нууц нэр юм байна. Диана үүнийг хараад маш их уйлж хурмаа цуцлахыг хүссэн ч эгч нар нь чиний зураг аль хэдийн аягнаар хэвлэгдчихсэн. Одоо буцах зам байхгүй гэж хэлснээр түүний эмгэнэлт гэрлэлт эхэлсэн. 1981 оны 7 сарын 29-нд үлгэр шиг боловч гунигтай хувиран болж дэлхийд даяар 750 саяас 1 тэрбум орчим хүний анхаарлыг татсан түүхэн үйл явдал болсон. 7.6 м урт хормойтой 10,000 гаруй сувдтай зааны ясан өнгөтэй торгомсог даашинз нь загварын ертөнцөд шинэ нэрээ үеийг авчирсан. Диана хааны гэр бүлийн тиараг биш өөрийн Спенсер овгийн үе тамцсан очир эрдний тиараг зөөж орсон нь түүнд бахархалтай байсан ч тиараа маш хүнд олон хавчаартай байсан тул хурмын турш түүний толгой маш их өвдсөн гэдэг. Диана сүмд орж ирээд л шууд зочдын дундаас Камилаг хайсан. Тэрээр цайвар саарал хувцтай хүүтэйгээ амт зогсож исэн мөч түүний сэтгэлд тод үлдсэн байдаг. Хурмын тангараг өргөхдөө Диана хааны гэр бүлийн уламжлалыг хэвцэн нэгэн зоригтой алхам хийсэн нь нөхөртөө дуулууртай байна гэдэг үгийг хасжээ. 1980-ад оны нийгэмд энэ нь маш том шуугиан тарьсан бөгөөд үүнээс хойш хааны гэр бүлийн бусад бүсгүйчүүд Кэтрин Мегинч мөн энэ жишгийг дагсан. Тэний баасаар хааны гэр бүлийн дармал онгоц дээр 14 оноо үргэлжилсэн ч Дианагийн хувьд энэ нь там байв. Нэгт хоёулахнаа байх цаг байгаагүй. Онгоц дүүрэнд зочид албаны хүмүүсээсэн. Хоёрт Чарльз Дианатай ярилцсан оронд дандаа ном уншиж тэр номныхоо тухай зочдтой мэтгэлцдэг байв. Гуравт стресснээс болоод Дианагийн идэх эмгээг даамжирч бөөлжөөд маш их туржээ. Нэг өдөр нь Диана Чарльзын дэвтэр дотроос Камилагийн зургийг олж өөр нэг өдөр Чарльзыг Камилагийн өгсөн C&C Чарльз and Камила гэсэн үсэгтэй ханцууны товчийг зүүж явахыг хараад тэд ширүү маргалджээ. Чарльз бид зүгээр л найзууд чи битгий туйлшраатай гэж дайрсарав. Диана тэр үед өөрийгөө хааны гэр бүл золиослогдох гэж ирсэн цэвэр ариун тахил мэдэрч эхэлсэн. Тэрээр хааны гэр бүлийн гишүүн болсноор маш олон ачирхалтай дүрмийг даах хэрэгтэй болов. Хэд чанга инээж болохгүй зөвхөн дээд булчингаа татаж инех ёстой. Зуны халуун байсан ч хамаагүй заавал оймс өмсөх ёстой. Олон нийтэд уулзах үед амнаас үнэр гарна гэж үзээд хоолнд майлангийн төрлийн ургамал сармис гих мэт орохыг хориглодог. Мөн хатан хаан зүнхээ нэг гараас нөгөөрөө шилжүүлвэл яриагаа дуусга. Ширээнээр тавих юм бол одоо явъя. Харин шалан дээр алдсан мэт унгаавал туслаарай. Энэ үнээс намайг салгаарай гэсэн нууц тохиов. Гэвч хамгийн их зүүн сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй ах дүрэн байв. Уйлж, уурлаж, бүр хайраа ил тод илэрхийлэхийг хориглодог. Диана ордонд авах хугацаанд дороо иж 5 удаа өөрийгөө гэмтэх үйлдэл хийсэн. Нэг удаа том хүү Уильямаа хөвлөд байхад Чарльзын анхаарлыг татахын тулд шатнаас өнхөрч унсан ч хааны гэр бүл түүнийг хамгаалахын оронд Диана өөрөө асуудалтай сэтгцэн эмгэгтэй гэж жижилдэг гэжээ. Чарльз 2 дахь хүүхдээ охин магаасаа гэж хүссэн ч эмнэлэгт ирээд дахиад л хүү юу бас улаан үстэй ахтай явах гэж хэлээд шууд гараад явжээ. Дианагийн гэр бүлд улаан үстэй гентэй хүмүүс байдаг. Энэ үг Дианагийн зүрхийг эцсийн удаа зүссэн. Тэрээр дэлхийд даяар маш алдартай болж хааж авсан хүмүүс зөвхөн Дианаг харах гэж цуглардаг болов. Гэтэл Чарльз үүнд нь баярлахын оронд их нэртэй хатаархаж би хунтайж авахад яагаад бүгд түүнийг хараад байгаа юм бэ гэж уурладаг гэжээ. Мөн нэг удаа Диана Чарльзыг угаалгахын өрөөнд Камилатай юу ч болсон бэ? Би чамд үргэлж хайртай холно гэж ярихыг сонсоод сэтгэл нь дахиад л нурж унсан. Диана ганцаарлаа мартахын тулд заримдаа цагдаагийн хувц өмсөн зүсээ ургаж найзуудтайгаа шөнийн клубд ордог байсан ч түүнийг хүмүүс шууд таньдаг байв. Дианагийн ганган хэв маяг савхин өмд өмсөх зэрэг нь ард түмэнд таалагддаг байсан ч ордныхон үнийг язгууртан бус үйлдэл гэж шүүмжилдэг байлаа. Диана зөвхөн ордны гоёл биш, жинхэнэ их хүн, инэрэнгүү нэгэн байсан. Хүүгийнхээ сургуулийн тэмцээн дээр гутлаа тайлаад хөл нүцгэн гүйж хаа түүний төрх олон хүний хайрыг татсан. Хааны гэр бүлийн нэр төрөөс илүү их хүний хайрыг чухалчилдаг. Мөн 1987 онд эцэстээ өвчтөнтэй Бэлигүү нүцгэн гараараа гар барьсан нь дэлхийн нийтэд маш том мессеж болсон. Энэ нь тухайн үеийн айдас төөрөглийг арилгахад чухал үүрэг гүйцэтгэхээс гадна Англи улсын менжүүлсэн талбайгаар хуйг тантаа цөмсөө даалгach буй түүний зураг жинхэнэ нөлөөлөгч гэж хэн болохыг харуулсан. Чарльз Диана хоёр талхаасаа ердөөс сарын өмнөд Солонгостой альчилсан нь тэдний албан ёсны хамтын сүүлчийн гадаад альчлал. 1992 он хатан хаан Элизабетийн хувьд аимшигтэй жил байсан. Охин Ана гүнжин салсан. Виндзор шилтгэнд асар том галгарч хэдэн зуун тэрбумын хохирол учирсан. Чарльз Диана хоёр талхаа зарлаж Эндрю Хунтажи ихнэр Сара өөр эртээ хөл нүцгэн амарч буй зураг нь папараццид өртөж дуйлан тарьсан. 1993 онд Чарльз болон Камила нарын 1989 онд утсаар ярьсан нууц бичлэг задарчээ. Энэхүү ярианд Британий хааны гэр бүлийн нэр үндийг шороотой утгасан. Чарльз Камилад би чиний өмдөн дотор амьдрмаар байна гэхэд Камила би чиний дотор хувц болох уу гэж асуув. Чарльз хариуд нь эсвэл би чиний тампон олж төрөх ёстой байсан уу гэж хэлсэн нь ил болжээ. Ирээдүйн хаан хүн хоёр хүүхдийн аав иймэрхүү доод төвшний ичгүүртэй зүйл ярьж байгаад ард түмэн маш их цочирсон. Энэ нь Дианаг ямар их ганцаардаж доромжлогдож байсныг баталж өгсөн. Зөвхөн Чарльз биш, Дианагийн ч утсаар ярьсан бичлэг задарсан.
Диана өөрийн найз Джеймс Гилбитэй ярихдаа Чарльзын гэр бүлийг The Family гэж дуудаж, Джеймс түүнийг инхрийлж дууджээ. Диана Чарльзын араар тавилтыг мэдснийхээ дараа өөрөө ч хайр ирж хайх болсноо хүлээн зөвшөөрсөн. Диана Бэри Менегийг их хамгаалагчтайгаа 1985 онд тотонссон ч хамгаалагч автын ослоор нас барсан нь хааны гэр бүлийн хийсэн ажил гэх сэжийг дагуулдаг. Үүний дараа Джеймс Хьют гэх морин цэргийн офицертой 5 жил орчим нууцаар үерхсэн бөгөөд хүмүүс хэрийг түүний хүү гэж сургадагч хэрийг төрснөөс 2 жилийн дараа тэд танилцсан байдаг. 1995 оны 11 сард Диана BBC-гийн Панорама нэвтрүүлэгт орж Британий түүхэнд хизээж мартагдахааргүй тесрэлт хийсэн ярилцлага өгсөн. Уг нэвтрүүлгийг 23 сая орчим хүн үзсэн нь Британий хүн амын бараг тал хувинайлаа. Энэ гэрлэлтэнд бид гуруулаа байсан. Тийм болохоор баг зэрэг давчуу байлаа гэж Камилагийн талаар ил тодэлсэн. Тэрээр өөрийнхөө өвчин, өөрийгөө гинтээжсэн үйлдэлүүд болон Чарльзын араар тавилтыг бүгдийг дэлгээд Чарльз хаан байхад тохирох хүн мөн үү гэсэн асуултанд тэр энэ үүргийг сайн гүйцэтгэнэ гэж найдаж ийн хэмээн эргэлзэнгүй хариулсан нь хааны гэр бүлийг маш их урлуулсан. Уг ярилцлагаас ердөө сарын дараа хатан хаан Элизабет тэднийг салахыг тушаажээ. 1996 оны 8 сарын 15-нд тэдний гэрлэлт албан ёсоор дуусгар болов. Хатан хаан Дианагаас эрхэм дээд гүнж гэдэг цолыг нь хурааж авсан нь маш том доромжлол болжээ. Энэхүү цолоо алдснаар Диана өөрийн хүүхдүүд болох Уильям, Харри нараас ч доогуур зиндаанд орж тэдэнд олон бусад хааны гэр бүлийнхэнд мөргөж ёслох ёстой байжээ. 14 настай Уильям хүн уйлж ээжигээ тайвшруулан "Ээжээ, би хаан болох өдрөө таны цолыг заавал эргүүлж авч өгөх болно" гэж амласан нь Дианагийн сүүлчийн итгэл найдвар байлаа. Ихэнх даашинзаа дуудлага худалдаагаар зарж олсон мөнгөө сайн үйлсийн аянд зориулсан Диана чөлөөтэй амьдарч эхэлсэн. Тэрээр тэрбумд Мухаммед аль-Фидийн хүү Доди аль-Фидтэй танилцаж амьдралынхаа сүүлчийн 45 хоногийг маш аз жаргалтай өнгөрөөсөн ч 1997 оны 8 сарын 31-нд тэрхүү аимшиг тосол бүхнийг зогсоосон. Дианаг нас барахад хатан хаан Скотландд байсан бөгөөд 5 хоногийн турш ямар нэг мэдээлэл хийлгүй Лондонд ирэхээс татгалцсан. Мөн Букингемийн ордонд Дианагийн дурсгалд зориулж төрийн далбаг хагас бүхэлдэхийг зөвшөөрөхгүй байсан нь хүмүүсийн уур хилэнг дээд зэгт нүргэсэн. Ард түмний хүчтэй шахалтаар хатан хаан 9 сарын 5-нд телевизээр үг хэлж Дианаг онцгой авьяаслаг нэгэн байсныг хүлээн зөвшөөрчээ. Францын цагдаагийн дүгнэлтэнд хүмүүс итгээгүй. Ялангуяа Дианагийн намайг ална гэсэн загтал ил болсны дараа Британий тал томоохон хэмжээний дахин мөрдөн байцаалтыг эхлүүлсэн ч өмнөх дүгнэлтийг нь хിവэрүүлдэв. Дианаг Додигоос жирэмсэн болсон гэх цуу яриа худал болох нь тогтоогдсон бөгөөд тэднийг сүү тавьсан гэх баримт олдоогүй. М26 оролцсон баримт байхгүй бөгөөд жолооч Энри Фоллын согтуугаар хурд хэтрүүлсэн осол хിവэрүүлсэн. Тухайн үед түнэл доторх камерууд ажиллаагүй. Эсвэл байхгүй байсан нь эргэлзээ төрүүлдэгч техникийн шалтгаан гэж тайлбарладаг. Саяхны нэгэн үйл явдал Дианагийн эргийг дахин сануулсан. Чарльзын дүү Эндрю Унтажийг бэлгийн хүчирхийлэлд буруутгаж байсан Виржиниа Жофри 2025 оны 4 сард 41 наснда гэртээ нас барсан байдалтай олджээ. Нас барахаасаа 1 сарын өмнө тэрээр автобусд орж сургуулийн автобус түүнийг 110 км/цагийн хурдтай мөргсөн. Виржиниа амьд байхдаа олон нийтийн сүлжээгээр хэрвээ надад ямар нэгэн зүйл тохиолдвол амиа орлсон гэдэгт битгий итгээрэй гэж бичижсэн. Мөн тэрээр өмнө нь намайг Диана шиг алчуул яах вэ гэж айцтай хэлжсэн. Эндрю Унтаж өнгөрсөн 2 сард 66 насныхаа төрсөн өдрөөр албан тушаалаа ургуулсан ашигласан маш нууц материалуудыг Эпштейн руу илгээсэн эргээр баривчлагдсан нь хааны гэр бүлийг дахин хямралд оруулж байна. Дианаг нас барснаас 8 жилийн дараа буюу 2005 онд Чарльз Камила хоёр албан ёсоор гэрэлсэн. Тэд ард түмний уур хилэн намжихыг 8 жил хүлээсэн байна. Камила уйлаараа Вэсийн гүн цолыг авах ёстой байсан ч ард түмэн Дианаг л тэр цолоор төсөөлдөг тул Корнелийн гүнгээ авахаа гих доод синаны цолыг хэрглэж эхэлсэн. Тухайн үед явуулсан санал асуулгаар Камилаг хатан хаан болохыг дэмжих хүмүүс ердөө 7% байлаа. Британий хааны гэр бүлийн дэмжлэг ихэвчлэн 50%-аас давдагч Камилагийн хувьд ердөө 7% байсан нь үнэхээр өрөвдөлттэй үзүүлэлт ч гэсэн эцэст нь тэр хоёр өнөөдөр хатан хаан болцгоосон. Одоо Камилагийн нэр үнд баг зэрэг сэргэж тэрээр чимээгүйхэн сайн үйлсийн аяыг хийж гааж хаяа нэг шуугианд орцоорой. Жишээ нь Чарльз хаан титэм гардуулах ёслын үеэр гарын үсэг зурхтаа ажилтнуудаа гартаа бүх хүргэж ууралж байгааг хараад хүмүүс хааны жинхэнэ зан чанар гарч ирлээ гэцгээжэв. Мөн Камила хаан ихтэй богц ажиллаж хамаагүй хайж байгаа соёлгүй үйлдэлнчээс баггүй шүмжлэлт агуулсан. Тэгвэл хүмүүс яагаад Дианад ийм их хайртай байсан бол язгууртан гаралтай, үзэсгэлэнтэй, загварлаг, яг л алдарт очиг байсан ч тэрээр өөрийгөө төгс хааны гэр бүлийн гишүүн гэж харуулахыг хичээгээгүй. Тэр уйлдаг, ууралдаг, эргэлздэг, алдаа гаргадаг байснаа нуугаагүй бөгөөд хааны гэр бүлийн төгс байх гэсэн дарамтыг эсэргүүцсэн. Тийм ч учраас Дианагийн үхэл одоо хүртэл маш их харамсал гунигийг үлдээж байгаа. Албан ёсоор автосол гэж дүгнсэн ч олон асуулт үлдэж тайлагдаагүй нууцуд байсаар байна. Ямар ч тач өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дууслаа таалагдсан болсон хта лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.